Дорнод аймгийн Матас Хүмүүлсгэн байгуулагчны түүхэн яруу алдарт 102 жилийн ом баяр наадам зориулсан хурдан шандаст шүдлэнгийн уралдаанд газраас Дорнод аймгийн Матас сумын 5 баг, Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сум, Дундгой аймгийн Эрдэнэ сум, Дорнод аймгийн Хэрлэн сум нарын зэрэг 3 аймгийн 7 сумын хурдан шүдлэнгийн уралдаан шандас сорих хурдан хөлгөөд алтан дөрвөн туурайгараа гарааныхаа ногоон нөхөрөмчн дээр хүргэд үндээс үндсэндээ нэг 3 км яваад гарааныхаа нөхөрөмчн дээр хүрнэ. За хурдан азарганы уралдаан, соёлынгийн уралдааныг Дорнод аймгийн Матас сумын засаг даргын тамгын газар ёслол төгөлдөр өргөн дэлгэр сайхан зохион байгуулж, за ямар ч одоо ийм бодлоонгүй ийм сайхан наадмыг Матас сумын засаг даргын тамгын газрын хамт олон энэ өдрийн баяр наадам дээр зохион байгуулж байна. За ямарваа нэгэн баяр наадмыг зохион байгуулна гэдэг бол одоо нэгэн удирдлагад ор нэг хамтарч ажиллах нийтч нэгдмэл байх яг аргагүй байдгаа. За тэгвэл сумын засаг дарга Эгтрийн Саранхүү бол Матас сумын засаг даргын тамгын газрын хамт олныг бол аргагүй нэг зангидсан гар шиг зангидж баяр наадмыг өргөн дэлгэр сайхан зохион байгуулж азраг соёлынгийн уралдаанд уралдаж шүдлэнгийн уралдаан шандас сорих хурдан хөлгүүдийнхөө хөдөлсөн байна. За энэ дэлгэсний 13 номертой сайхан хонгор үрээ хүрэн үрээ өдрийн баяр наадам мордсон байна. Дорнод аймгийн Матас сумын Буян өндрөгийн залуу биш Нандингэрлийн хонгорын хүрэн үрээ мордсон байна. За Бат Соём гэж хүү унж хурдлуулж байгаа. За Нандингэрлийн хонгор үрээ сая соёлынгийн уралдаанд хээр халзан үрээгээ сайхан тархинд урдж байгаад за жоохон аргажилсан өнөөдрийн баяр наадам дээр дутуугаан гүйцэж дундууран дүүргэж хонгор үрээ мордуулсан байгаа харагдаж байна. Түүний ардталд нь өнгөрсөн жил дааг ногооны явны дахлаг баяр наадамд айрагт хурдсан. За Баян хангавагийн залуу ээж Осон Баатрын давуу мөнхийн хонгор үрээ байна. Түүний цааталт нь Матас сумын баяр наадам болон баг наадамд 5 айрагдаж төрүүлсэн Матас сумын Баян хангавагийн сумын алдарт байж Буян жаргалын баяр сүрэнгийн хүрэн дааг байна. Хүрэн үрээ байна. Энэ одоо Төв аймгийн Баян хангай сумын алдарт байж Содном гаругийн уран мандлын унаган адуу байгаа. За Монгол улсын авраг малчин Төв аймгийн Баян хангай сумын алдарт бай Содном гарын уран мандал гэж хурдан халиун морьтой энэ хүрэн үрээний халиун их гэж халиун их байдаг. Тэр халиун морьны халиун гүүний дүү халиун морь бас одоо сум орон нутагт олон харагдаж төрүүлсэн бас л одоо удам турдан ажнаа байдаг. За 221 номертой өнгөрсөн жил Буян өндрөлийн дахлаг баяр наадамд айргийн архнаар хурдсан Матас сумын Эрдэнэбаатар хогийн сумын алдарт байж Эрдэнэтийн амар тайвны уян солигонд тааруулсан Ламын ганц зүхий халдвар үрээ бас л одоо энэ өдрийн баяр наадамдаар маш тайхан мартсан байна. Нилээн одоо торинуухан дээшээ өссөн уртлаг дуухан хийцтэй байна да. За энэ дэлгэснээ эмэгтэй хөгөн унсан сайхан зээр далаг үрээг харуулаарай. Зээр далаг үрээ бол Сүхбаатар аймгийн залуу яач Ариун баярын зээр талцсан юм уу? Зээр талцсан уу? Зээр алаг гэж бол байхгүй. Бүртгэл дээр номер нь байхгүй. 275 Матас сумын Буян өндрөгийн аймгийн алдарт байж Бэлгүн гэрлийн зээр талцсан үрээ байна. За эмэгтэй хөгөд унсан байна. Бэлгүн гэрлийн аймгийн алдарт байж Бэлгүн гэрлийн зээр далаг үрэг Батчимэг гэж 10 настай хөгөд эмэгтэй хөгөд унсан байна. За цааталт нь бас одоо баяр сүрэнгийн Янжин лам охин бас унж хурдлуулж байна. За уян ажилд маань сүүлийн жилүүдэд эмэгтэй охиноороо бас хурдан морь унаж хурдлуулдаг. Эмэгтэй хөгдүүд бол морь унж хурдлахад хөггийн ястай олон жил ундаг. За түүний цааталт нь сайхан халдвар үрээ, Ламын ганц зүхий халдвар үрээ. Түүний цааталт нь өнгөрсөн жил Эрдэнэбаатар хуулийн дахлаг баяр наадамд айргийн архнаар хурдсан Эрдэнэбаатар хогийн залуу байж Жүгдрийн Буян жаргалын халдвар үрээ байна. Сумын алдарт байж Ган баярын хүү Тэмүүлэн хүү унж хурдлуулж байна. Түүний ардталд нь Хээр үрээ эмэгтэй хөгд унсан Өвөрхөн аймгийн 9 зүүн сумын угуул Дорнод аймгийн Матас сумын Буян өндрөгийн яриад Нэмэн жамсрангийн хүрэн алаг Хээр үрээ мартсан байгаа харагдаж байна. За мөн жаргалан тогийн сумын алдарт байж Баярыгийн хүрэн сүхийн уян солигонд тааруулсан мөнгөн сүхийн мөх төрийн хүрэн үрээ тэр цаана байна. За энэ хүрэн үрээ сая жаргалан тулын дахлаг баяр наадамд айргийн 5 хурдсан шандастай урд үрээ. За тэр хүрэн үрээ Баярыгийн хүрэн сүхийн хүрэн үрээний наан сая хурдан соёлынгийн уралдаанд бор үрээгээ ам үзүүнд хурдлуулсан сумын алдарт байж Батбаярын хүү Чин болрын хүрэн халзан зээр талзан үрээ. Залуу хөгтийн өм гэж бас одоо сая айхтар байла. Араас хөөж байгаа бол бор үрээ ам үзүүн дээр гараад за ам үзүүнд хурдсан
Аралтай урд үрээ байна. Эрдэнэбаатар хогийн залуу яач эргэсийн буур дөрөө байна. Энэ сая Жаргалан тулын Дахлуу баяр наадамд айраг турдсан Архангай аймгийн цэцэрлэг сумын угуул Хав Өсрөнгийн ууган баяр уяж уяа сойлгонд харуулсан энэ өдрийн баяр наадамдаар буур лүрэ мартсан байна. Мөн одоо Жаргалан тогийн залуу яач улам ууган баяр гэж Архангай аймгийн цэцэрлэг сумын залуу яач ууган баярын ам цагаан халдсан үрэ мартсан байна. За аймгийн алдарт уяач Дашнымын Игтрийн уян дээрээс чинь 2 3 үрэ мартсан байх шүү. Сэрлэн сумын залуу яач Эрдэнэ очир гэж одоо туслах залуугийн нэр дээр хээр үрэ мөн мордуулсан байгаа харагдаж байна. За түүний наадталтан тэр нэг сайхан том хонгор үрэ мордсон байна да. За мөн одоо Эрдэнэбаатар хогийн залуу яач Төмрийн Одхүүгийн хүрэн үрэ мордсон байна. Төмөн амбагийн сумын алдарт яач Батбаярын төмөн өслөнгийн хонгор дааг мордсон байна. Буян өндөр багийн залуу яач Гамбатын хонгор алдсан да. Хонгор алдсан үрэ. Эрдэнэбаатар хогийн залуу яач Өвдрийн Амротын үе солонгонд харсан Буян Жаргалын саарл Дундгой аймгийн Эрдэнэ сумын аймгийн алдарт уяач Алтан уягийн сартай зайрд Эрдэнэбаатар хогийн залуу яач Хүрлбаатарын хээр энэ өнгөрсөн жил дааг агийн оны Дахлуу баяр наадам байргийн 5 дурдсан Жавхан төгсгийн Наранбат гэж хүүгийнхэн нэр дээр өнгөрсөн жил агийн оны баяр наадамд мордсон да. Энэ өдөр Өлзөө өршхийн Хүрлбаатарын нэр дээр мордсон байна. Эрдэнэбаатар хогийн залуу яач Наран гэрлийн Бачаргалын бор үрэ мордсон байна. Аймгийн алдарт уяач Даваагийн ууган баяр уяач уяа сойлгонд харуулсан. Энэ 239 номертой хонгор үрэ өнгөрсөн жил Матас сумын баяр наадам яваар ахаа энэ үрэнүүд харуулъя. Матас сумын баяр наадамд 6 турдлаад Жаргалан тулын баяр наадамд 5 турдсан хонгор үрэ байна. Энэ сая Жаргалан тулын баяр наадамд 6 турдсан баха. Энэ 50-ч эзүү ээж нь өөрөө хөтлөөтэй 50-ных нь маар одоо явахгүй болсон юм шиг байна. Морд бас л одоо арай л одоо ширүү явж байна. 200 номертой Хэрлэн сумын залуу яач Амар улдын хээр үрэ мөн мордсон байна. Хээр үрэг одоо 9 настай өнөр жаргал хүүхэн журлуулж байна. Баян хангай багийн залуу яач Гэрэл очрын бор үрэ мордсон байна. Баян хангай багийн сумын алдарт яач Баяр сүрэнгийн хүрэн үрэ. Самун Төмөн хан багийн залуу яач Дайр сүрэнгийн анхаттын ухаан. Эрдэнэбаатар хогийн залуу яач Нэмийн Жамсрангийн хээр. Сүхбаатар аймгийн залуу яач Ариун баярын зээр халдсан сая соёлынгийн уралдаанд зээр дүрэгээ аргийн 3 дурдлуулсан. Энэ одоо Доронт аймгийн халахгүй сум, Доронт аймгийн Матан сумын 19-ийн урд байдаг л одоо айл юм да уг нь. Яг одоо пассвортон дээр Сүхбаатар аймгийн харьяатай, уг Сүхбаатар аймгийн уугуул нэм залуу юм аа. За манай Тэнгэр бүрхэг хур бороо элбэгтэй байгаа учраас та бүхэн шууд амжуултвал хацах нь аргагүй. Энэ одоо үйл нөлөөлж байгаа. Тийм учраас аль болох та бүхэндээ очи аль болох та бүхэндээ лайвыг тасартал нь үргээд тасарсан хэсгээс нь камер дээр бичлэг хадгалагдаж байгаа. Тэр хадгалагдаж байгаа бичиглэгээ сүүлд нь очиод эдит хийгээ та бүхэндээ бүрэн ихээр нь үзүүлнэ. Эцэнтэй хурдан шандас шүдлэнгийн уралдаан эрхэд үлэн болсон. Уухээ Хурдан шандас шүдлэнгийн уралдаанд дөнгөж ирэнгүүт Матас сумын Баян хангай багийн сумын алдарт байж Буян Жаргалын жоохон татаа яваараа Буян Жаргалын баяр сүрэнгийн хүрэн үрэ. За 50-ч нь одоо хөдлөөд байна. 50-ч нар уг нь сайхан дэгтэй байсан. Үрэн дээр шүдлэн дээр л одоо ингэж одоо дэг алдуулж байна. 50-ч нарыг дэг алдуулж болохгүй шүү. Аман үзүүн дээр нь хамгийн надлаар нь сумын алдарт байж Эрдэнэтийн амар 50-ны үеийн солонгонд тааруулсан ламын ганц сүхийн мөштэй. За ламын ганц сүхийн халдвар хурдан шандас шүдлэнгийн уралдааны өнгөрсөн бол аман үзүүн дээр нь Баян хангай багийн залуу байж Осонбаатарын давуу мөнхийн хонгор өрөө. Энэ өнгөрсөн жил ногооны оны Дахлуу баяр наадамд айргийн 5 турдсан шандастай хурдан өрөө сумын алдарт байж Дорж хотын Гамболтын унган адуу байгаа. 05 номертой мордсон Доронт аймгийн Матас сумын 05 номер дөрчин Доронт аймгийн Матас сумын Эрдэнэбаатар хогийн залуу яач аймгийн алдарт яач Дашнымын Игтрийн зэхүү эргэсийн хонгор үрэ ам цагаан хонгор алзан үрэ айргийн 3 дээр гарч ирсэн урагшлаа. Аман үзүүн дээр нь 195 номертой мордсон энэ одоо Мегмар жовын Батсүрийн хонгор үрэ аман үзүүн дээр гарч ирсэн урагшилж байна. За ингээд арай амар татаад биш үү. Мегмар жовын Батсүрийн хонгор үрэ түүний урд нь ламын ганц сүхийн халтар үрэ. За эргэсийн ам цагаан халтар хонгор үрэ. За түүний урдтал дээр нь 14 номертой мордсон Сэрлэн сумын залуу яач Эрдэнэ очрын хээр үрэ. Архангай аймгийн цэцэрлэг сумын Лав Өсрөнгийн ууган баярын уяж үе солонгонд тааруулсан. Түүний урдтал дээр нь
Лавсүрэнгийн ууган баярын буур дүрэ гэсэн 5 өрөө урагшиллаа. Аймгийн алдарт байж Ташнамын эгтэр уяж уян дээрээс морцсон 3 өрөө гуруулаа тархин дээр гарч ирсэн. За энэ уруу ерөнхийдөө нэг 55 шүргэлцэж явж үзэгчтэй. За хурдан шүтлэнгийн уралдаан газар татуурхтай үнэхээр ганган уралдаан гарч байна да. За нэг ойн холбоотой онцгой уралдаан гэдгийг та бүхэн эндээс харна да. Энэ хамгийн бөксний буур дүрэ бол сая Жаргалан дуулын баяр наадамд айраг турдсан. За түүнийх нь урдталд нь 195 номертой марцсан Мянгмаржавын Батцуурын хонгор өрөө бол хувьд битүү өрөө байгаа. Түүний урдталд ард дээр нь айргийн дөрв дээр энэ халтар өрөөний хувьд өнгөрсөн жил буян өндөр уулын дахлаг баяр наадамд айраг турдсан халтар өрөө айргийн тав дээр байна. За ингээд тархины 5 өрөө ингээд урагшлаа. Арагшаа суй. За ингээд үзүүрийн 5 өрөө бол одоо үнэхээр хурдан байна. Ламын ганц хүүе чи халтар өрөө жоохон одоо үлдэн завдлаа 4 өрөөнөөсөө зангирж уралдаж байгаад за тэгээ 2 дээрээ л биччихээ. За 6 дээр арын хэдэн үрэг за яваараа. Арын хэдэн үрэг халтар өрөө өнгөлөд орж ирсэн байна. 245 номертой халтар өрөө арын хэдэн үрэг 205 номертой юу жоохон арагшаа жишээд байгаа. За энэ одоо Эрдэнэбаатархогийн залуу жүгдрийн буян жаргалын халтар өрөө урагшилж байна. За жүгдрийн амар бод гэж дүүн одоо уян солигын тааруулсан. Түүний урдтал дээр нь Жаргалан дуулын баяр наадам сая шүтлэн өрөө айргийн тав турдсан сумын алдарт байж баяргийн хөрсгөө уян солигын тааруулсан Монгол сүхий мөг төрийн хүрүүрээ 7 дээр урагшилж явна. Арагшаа сууя. За ингээд тархины 7 өрөө үндсэндээ арийнхаа өрөөнөөдөөс 20 м хэрээстэй саллаа. За шүтлэнгийн уралдаан гэдэг бол аргагүй нэг бага насны уралдаан гэдэг бол аргагүй өнгөтэй байдаг буян өндөрөгийн аймгийн алдарт уяач бэлгүүн гэрлийн зэр таллаг өрөө. За 8 дээр урагшилж явна. Зүүн талынхаа гүйний онхорхоо дээр сартай нэмэх тамхтай эмэгтэй өгöd унсан энийг одоо Түмэн Жаргалмаа гэж охин гончурлуулж байна. Арагшаа сууя 11 настай Түмэн Жаргалмаа гэж охин аргагүй нэг одоо түмэн олон үзэгчдийнхээ өмнө зэр талцсан өрөөгээ 8 дээр гаргаж ирлээ. Яваараа. Арын хэдэн өрөөний өнгөн дээр бор өрөө орж ирсэн аймгийн алдарт уяач аймгийн авраг малчин даваагийн ууган баярын унган адуу наран гэрлийн бачиргалын бор өрөө орж ирсэн байна. За наран гэрлийн бачиргал уяач азраг айргийн тав турдлуулсан бор өрөө дахиад гараад ирлээ та. Бүген зүсмийн адууг одоо наран гэрлийн бачиргал уяач бас л одоо ер нь айргдуулах дуртай юм а. За Зоригт Баатрын хангай хүү өнцөрлүүлж байгаа өнгөн дээр гарч ирсэн. Түүний наадталд нь өнгөрсөн жил Матад сум үүсгэн байгуулагчны 101 жилийн ом баяр наадамд айраг турдсан 6 турдсан дайрын сүрэнгийн анхуудын хонгор өрөө зөв арагшлаа л угаараа. За түүний урдталд нь сумын алдарт байж буян жаргалын баяр сүрэнгийн хөрөн өрөө байна. За арагшаа суугаад угаараа. Сайхан аав хүүг ялгалгүй манай зураглаачийн дуран хурдан шандас шүтлэнгийн уралдааныг харуулнаа. Ямар ч одоо хөндлөнгийн тоосгүй наадам болдог гэдгийг Матад сумын номин ногоон хөндөд иймхүү харуулж байна. За ингээд дохооны хойд доор хойд адаг за цагаан чулуу төөдөгсөд хурдан шандас шүтлэнгийн уралдааныг за энэ сумын алдарт уяач Бямсүрэнгийн өн улдын уян солигын тааруулсан энх амгалангийн Бямсүрэнгийн энх амгалангийн хээр үрээ энэ дүүрэг өнгөсөн байна. Түүний ардтал дээр сайхан 30 номертой сумын алдарт уяач Төмөн өслөнгийн хонгор халзан өрөө орж ирсэн байна. Энэ хонгор халзан өрөө за хурдан шандас шүтлэнгийн уралдааны за нэг 14-5-ын бууран дээр орж ирсэн бол за энэ хэдэн өрөөнийхөө өнгөн дээр ардтал дээр нь 200 хэдэн номерт 200 номертой за хээр өрөө халтар өрөө орж ирлээ. Хэрлэн сумын залуу яаж амар улдын хээр өрөө за тэгээд арагшлаад байгаараа. Амар улд үеичи арагшаа суузуу. Амар улд үеичи хээр өрөө өнөөдрийн наадам бас одоо эрт сайхан тархинд гарч ирж байна да. За барианы газар эндээс нэг 9 км гарантай яваад барианд орно. За бариа болоогүй учраас арын үрээнүүдийг сайхан харуулнаа. За Осгон Баатрын давуу мөнхийн хонгор өрөө түүний ардталт нь сайхан хонгор халзан өрөө 32 номертой буян өндөрөгийн залуу ээж Гамбатын хонгор халзан үрэг 14 настай амар төв өнж хурлуулж байгаа 10 хэдэн өрөөний за өнгөн дээр сайхан цэнхэр цээж хүчин нэмнэтэй унаач нь бас л одоо нэлээд том өгöd авчихсан хашир өгд байна гаск нь каск нь юутай байна шүү. За ингээд хурдан шандас шүтлэнгийн уралдааны үзүүрийн үндсэндээ 20 гаруй өрөө салсан шүтлэнгийн уралдаанд 27 өрөө бүртгүүлсэн. За тэгээд ер нь явна шүү. Ер нь тэгээд сайхан урагшлаа шүү. 141 номертой марцсан 141 номер дээр Гамбатын залуу байж Гамбатын хээр үрээ энэ урагшиж явнаа. За 60 номертой сайхан хөрөн үрээ Дундгой аймгийн Эрдэнэ сумын аймгийн алдарт байж Алтан үеийн сардай зард үрээ энэ урагшиж байна. Зүүн талынхаа гүйний хонгорхоо тэр энэ сүлжээ тамгаж одоо юу гэдэг вэ? Дөл тамхтай сайхан хөрөн үрээ шүтлэнгийн уралдааны нэг 24-5-ын бууран дээр урагшиж байна. 13 номертой хонгор үрээ жоохон үлдэн завдсан байх шүү. Эрдэнэбаатархоо буян өндөрөгийн залуу байж Нандин гэрлийн хонгор үрээ байна. Энэ одоо боо тамхтай Монгол улсын хэрлэн гишүүн Хаянгагийн болор чулууны унган тамхтай өрөө байна. За тэгээд сайхан урагшлаад лугаараа манай зураглаач нөрөөхөн 32 номер томорсон Гамбатын хонгор халзан өрөө Осгон Баатрын давуу мөнхийн хонгор өрөө хоёр урагшилж явна. За Матад сумын дэвжэн дээр бас л одоо олон адуу айрагдаж төрүүлгсэн олон адуу хурц хурдан хүлгөөд энэ замаар бас л одоо
энэ товон дээр айрагдаж аймаг бус улсын баяр наадамд айрагдсан ийм хүндэттэй зам юм аа. Энэ одоо Дорнот аймгийн Мат сумын за энэ өрөөнийхөө хөнгөн дээр яв баха. Яв ер нь тархины эдэм өрлөгөө ер нь яваарай. Хэрлэн сумын залуу яж амар улдын хээр үнэ. Хинти аймгийн Хэрлэн сумын залуу яж амар улдын хээр гэж энэ хээр үрээ энэ 24-5-ын буурин дараа урагшилж байна. 23 дээр 14 141 номертой сумын алдартай байж Бямсрынгийн өнөөлтийн ой солонгонд харуулсан энх хамгаалангийн хээр үрээ. За урагшлаад байгаарай. Энх хамгаалангийн хээр үрээ их сайхан тархинд оролдож байсан та. Унаа чин жоохон хантааруулаад байна. Энийг одоо 2025 оны сумын шилдэг унаач. За өн улдын мөнгөн шагаа гэж хүн унчруулж байна. 30 номертой хонгор халдсан даг сумын алдартай байж Батбаярын төмөглөнгийн хонгор халдсан дагийн урагшилж явна. За тэгээд яваад байгаарай. Яваад төмөглөнгийн хонгор дагийн мөнх од гэж хүн унчруулж байна. Энх мөрөнгийн мөнх од гэж хүн унчруулж байна. 239 номертой дайрын сүрэнгийн анх хотын хонгор дагийг мөгсөлд гэж одоо 13 настай хүн унчруулж байна. Одоо ингээд л одоо Монгол хүүхдийн ураг ухааныг эндээс харж олон да дэвсвэр дэвчээр нүүрэн боо шал болчиход байхад л ер нь ингээд сайхан морио одоо явуулахын төлөө ингэж байдаг. За сумын алдартай байж буян жаргалын баяр сүрэнгийн хүрэн дагийн хүрэн үрээ энэ урагшилж явна. За энэ хамгийн ганц хүү ээчив халтар өрөө морь дөнгөж ирэнгүү цул задалж гарч ирсэн халтар өрөө жоохон сулдарсан байна да. Энэ одоо хөлсөн одоо арай л одоо гатаад байгаа амн ангалзаад хэлэн гатаад байгаа болоо да. Халтар өрөө ер нь одоо их сайхан 50 хүн өрөө биш үү. Энэ одоо томроод одоо тун давхиж магадгүй өрөө байна. За ингээд урагшлаад байгаараа. Аймгийн алдарт байж Даваагийн Өвгөн баярын ой солонгонд тааруулсан Наран гэрлийн Бачиргалын бор үрээ байна. Энэ баг наатамд 2 аригдсан шандастай урд үрээ. Зоригт одрын хангаа хүүгээ унчруулж байгаа бор үрээ ирнэ. Тархины 6 үрээн дээр энэ очих юм байна наа бор үрээч. Унаачийн ашраар бол очино. За харин одоо жоохон одоо зам шалтай байгаа учраас том хүүхэд аваад одоо яад юм бол тоо. За жаргалан догийн залуу сумын алдарт байж Баяргийн өрөөс өхийн оюун солонгонд тааруулсан мөнх төрийн мөнгөн сүхийн мөнх төрийн хүрэн үрээ. За 6 дээр явна. За унаа чин дардсан байна. За пүрүү эрдэнэ хүү бол одоо өнөөдрийн баяр наадам дээр энэ бор үрээ хээр соёолон унаж төрөө магнат хурдсан шүү. За яв. За бол тэрдний пүрэн эрдэнэ хүүгийн унчруулж байгаа сумын алдарт байж Баяргийн өрөөсөө оюун солонгонд тааруулсан мөнгөн сүхийн мөнх төрийн мөнгөн сүх үеж бас морины комиссод олон жил ажиллаж байгаа. Энэ жил одоо гишүүнээр ажиллаж байгаа. Өнгөрсөн жил дараагаар ажиллаж байсан. За аймгийн алдарт үеж Дашнымын өвтрийн унхан адуу эргэсийн буурлаараа Лавг сүрэнгийн Уухан баярын буурлаараа жоохон үлдэн завцсан 6 дараа уршилж явна. За зоон жоохон тэнтийдсэн байна. Зоогийн зооны бариатай адуу юм болоо да. Энэ одоо 25 та үрэ гэж байгаа. Аймгийн алдарт яаж Дашнымын өвтрийн унхан одоо хүрэн азаргыныхын тул хурдан хүрээ азаргыныхын тул байдаг. Бандганган уйг манлаа унхан тамхтай хүрээ азарга байдаг. За тэрний олон төлөвүүд нь аригдаж төрүүлсэнтэй. Буян өндөрөгийн аймгийн алдарт яаж за Ууган бэлгүүн гэрлийн зэр талцсан үрэж энэ өдрийн наадмыг ер нь өнгийн тодорхойлж магадгүй юм байна да. Бас л одоо нэлээд жижигхэн хүүхэд тавьчихсан амын наашийн ер нь татаад байх дэмидэ энэ галтаргаатай үед одоо галтаргаатай үед айхтар одоо амын татаж хэрэггүй. За бэл түмэн жаргалмаа гэж Батчимэг гэж охин унчруулж байгаа. Батчимэг охин аргагүй нэг одоо баталгаатай унаж байна. Зэр даалаг даагыг бол аймгийн алдарт байж бэлгүүн гэрлийн зэр даалаг даагыг аргагүй нэг Батчимэг охин бол одоо баталгаатай унаж байна. Амын одоо сайхан тэнцүүлээ дараад байна. За түүний цааталт нь 14 номертой марцсан Дорнот аймгийн Хэрлэн сум Сэргэлэн сумын харид Эрдэнэ очир үлээ. За тий Эрдэнэ очирын хээр үрээ байна. Аймгийн алдарт Архангай аймгийн Цэцэрлэг сумын уугуул Лавг сүрэнгийн Ууган баяр гэж оюун солонгонд харсан. За урагшлаараа. За 2 үрээ ер нь одоо холбож аваад нэг 47-8 та шүргэлцэж шүү. Шүдлэнгийн уралдаан газар чихтэй бартаатай бэр шалгасан уралдаан гэхэд ер нь одоо тархины үрээ үзүүр үрээнүүд үнэхээр хурдан байна үзэгчтэй. За ийм л одоо уралдааныг харах гэж Мат сум үзхэн байгуулснаас 102 жилийн ам баяр наадмыг үзэгчид одоо түмэн олон чуулсан байгаа. Айргийн 3-ын үрийг харуулаарай манай зураглаач. Айргийн 3 дээр Мат сумын аймгийн Буян өндөрөгийн залуу яач Мегмар Жовын Батсүрийн хонгор үрээ Айргийн 3 дээр байна. Мегмар Жовын Батсүрээч бас л одоо энэ цаг үед ах нь аймгийн арслан Мегмар Жовын Батсүр гэж үржүүлгийн олон үржүүлгийн азар авчирч сум орон нутагта олон үржүүлгээж түүнээс гарсан үр төлүүд нь за сум орон нутаг аймгийн бүсүүдэд олон харигдаж төрүүлсэн. Тэгвэл одоо түүний нэг нь Буян өндөрөгийн залуу яач Мегмар Жовын Батсүрийн хонгор үрээ байна. За Мегмар Жовын Батсүр яач өнгөрсөн жил Маршал хорлогийн Чойвсны Мэндисний 130 жилийн ам баяр наадамд хонгор үрээ айргийн давд турдуулсан. Бас л одоо сумын алдарт үеж болцолд ойрхон байгаа үе чи нэг бол яхахгүй Мегмар Жовын Батсүр юм аа. Түүний урд дээр нь аман үзүүн дээр нь хул цээжвчийн нэмнэтэй. За төлбөө хүү яагаад одоо цаатлын намыг татаад байгаа юм бол доо. Ер нь энэ халтар үрээ амаараа явж магадгүй өрөө шүү. Амын жоохон зуулгачих юм бол нааш ер нь тун гэмтээ өрөө байна да.
Дорн таймгийн Матусумын Эрдэнэбаатар залуу уяаж Жүгдрийн амар хот, Жүгдрийн буян жаргал гэж ахтуу хоёр алдартай уяаж Чадраулын бол сайхан уяажийг одоо сумын алдарт уяаж Чадраулын бол сайхан уяажийн одоо адууны үржүүлгээр бас л одоо сайхан адуу гаргаж ирж байгаа уяаж чидүү нэгдэ Жүгдрийн амар жаргал Жүгдрийн буян амар хот гэж одоо буян жаргал амар хот гэж одоо тэгвэл одоо түүний үржүүлгийн Дакар дуудлагатай цэвэр англи азарганы төлөө Жүгдрийн буян жаргалын алтар үрээ аман хүзүүн дээр байна. За өнгөний одоо ам цагаан аргагүй нэг ам цагаан хонгор үрээ чи өнөөдрийн наадамд усахыг бороноор ам цагааныг одоо үнэхээр одоо пада хар болтол явах юм биш үү дээ. За хонгор алзуу үрээ бол Дорн таймгийн Матусумын Эрдэнэбаатар аймгийн алдарт уяаж Дашнымын Игтүрийн зэхүү эргэсийн хонгор үрээ байна. Эрхэс уяа соёлынгийн уралдаан шарг үрээгээ 6 турдсан байгаа. Тэгвэл өнөөдөр дутууган гүйцэж дундууранд үргэж наа хамар цагаан халзан өрөөж ирнэ одоо эрхэс уяачи магнаг ер нь тэнэлгэж магадгүй юм байна шүү. Ер нь бол одоо тун холыг хараад ер нь тун гэмтэй явж байна да. Наа хонгор үрээний явж одоо за мөнхийн мөхөд холыг хараад байгаа атуучил ер нь одоо холыг хараад байгаа атуучил ер нь одоо тэнд байгаа зүйлийг хардсан байдаг гэдэг шиг одоо өнөөдрийн наадамд одоо тун хурдан байгаа юм шиг байна да. За энэ одоо нэргүүн ган толго хүү унч хурдлуулж байна. 10 настай нэргүүн ган толго унаач бол одоо аймгийн алдарт байж Дашнымын Игтүрийн морийг бол одоо жил бүр хичээлээ тараад ер нь ирж ундаг хүүхдтэй. За нэргүүн ган толго одоо сайхан хондлог юм аажаа ер нь одоо уужруулсан байна да. За ингээд уужруулсан одоо аргагүй нэг за барианы доот хатагт орж ирэхэд одоо уужирсан биендээ аргагүй нэг багтахааргүй харалдаг да. За ингээд нэргүүн ган толго хүүгээ унч хурдлуулж байгаа. За аймгийн алдарт байж Дашнымын Игтүрийн зэхүү эргэсийн мөг төгөлдрийн аавын мөг төгөлдөр гэдэг хот манай Матын ардам төгөлдөр гэдэг мөг төгөлдрийн эргэсийн хонгор өрөө өнгөлсөн яваараа аман үзүүн дээр Жүгдрийн буян жаргалын алдар өрөө аргийн 3 дээр хонгор өрөө Мегмаржийн Батсүрийн хонгор өрөө 3 унаач хоорондоо буу халаад ер нь нааднаа 3 чирнэ ингэж өн холбоотой ер нь байжгаад үзүр дээр хөдөлгөж магадгүй дээ 3 гашир хүүхэд наач за ингээд хурдан шандаж шүтлэнгийн уралдаан гэдэг бол үнэхээр одоо үзүүштэйхэн ганган шүүхэн уралдаан гаргаж байна шүтлэн барианаас гарахад битүү тэнгэр бүргсэн байвал одоо барианд ороход наач одоо алтан нар өөдөөс нь мандаж угтаж магадгүй юм байна да за аймгийн алдарт уяач бэлгүүн гэрлийн бэлгүүн гэрэл гэдэг юм байна да манай морь бүрдэж байгаа хүмүүс уг нь уяач эзний нэг овогтын бичүүл уг нь сайн байгаа дараагийн бүртгэл дээр бас анхаарах хэрэгтэй за араас хүрүүрээ яваараа хүрэн үрээ ирээд 3 өрөө холбож ирээд харлуулсан сумын алдарт байж Баярыгийн хүрэн сүхийн хүрэн үрээ араас амрааж ягаад энэ болд эрдэнэ хүү бас одоо сайн унж шүү энэ хүрэн үрээг арайд хол яваад шүү манай зураглаач. За болд эрдэнэ хүү бас л одоо араас нэг амрааж ягаад үзүр дээр нь дайруулаа. Энэ одоо буур дүрээ араас орж ирсэн байх шүү үзэгчтэй. Матусумын аймгийн алдарт байж Дашнымын Игтүрийн унган адуу. За Архангай аймгийн цэцэрлэг сумын явгуу Тавсөрөнгийн ууган баярын буур дүрээ араас орж ирлээ. За Тавсөрөнгийн ууган баяр уяач гэж аймгийн алдарт байж Дашнымын Игтүр уяач дээр энэ жилээс 2026 оноос эхэлж дуслаг уяачийг хийгээд бас л одоо сум орон нутагтаа олон хайрыг түрүү хүрдэж байгаа уяач та. За тэгвэл одоо залуу хүний өмийг нээж энэ буур дүрээ Матусумын баяр наадам наач юу найр гэж магадгүй юм байна шүү. Тун одоо сайхан давхилтай морь болоход наач юу одоо тун олон амтан зовоохоо морь гарч ирэхэндээ сайхан бөгтөрдүүхэн давхилтай. За зээр дадаг үрэ бэлгүүн гэрлийн Батчимэг охины он журдлуулж байгаа зээр дадаг үрэ хайргийн дөрөв дээр гарч ирсэн. За чихээ нэг урагсаа хасах уу болох уу гэдэл над хазар дараад нэг зөв толруугаа нэг хазар байлаад наач юу одоо явдаг үрэ байна шүү. Бас л одоо нэлээд том биер хүүхэн үрээ байна да. За ингээд Батчимэг 10 настай Батчимэг охины он журдлуулж байгаа. За бэлгүүн гэрлийн арагшаасуу бэлгүүн гэрлийн зээр дадаг үрэ айргийн дөрөв дээр орж ирсэн урагшилж байна. За Тавсөрөнгийн ууган баярын буур дүр айргийн 5 дээр урагшилж байна. За аймгийн алдарт байж Дашнымын Игтүр уяачийн 2 үрэн тархин дээр гарч ирсэн байна. За айргийн 6 дээр нь Баярыгийн хүрсгүй хөрүүрээ жоох арагшаа сууч. Нэг арагшаа сууч. Баярыгийн хүрсгүй хөрүүрээс мөнгөсгүй мөг төр хүүгийн нэр дээр тавьсан байгаа. Хүүхдийн нэр дээр тавьсан 18 настай хүүхдийн нэр дээр тавьсан. Хүүхдийн өм гэж одоо айхтар байдаг. Наач одоо үзүр дээр одоо яад юм бол тоо тун үзүр сайтай үрээ байлаа та. За доолоо дээр орж ирж байгаа хонгор үрээ жирн одоо тун шүрүү орж ирж энэ да энэ хонгор үрээ. За Дорно таймгийн Матусумын аймгийн алдарт байж Дашнымын Игтүрийн унган тамхтай үрээ. За энэ биш байна. Энэ Дайрын сүрэнгийн анх хотын хонгор үрээ биш үү? 14 номертой. За энэ тийм байна. Сэргэлэн аймгийн алдарт байж даваагийн Дашнымын Игтүрийн унган адуу. За Сэргэлэн сумын байж явж. Сэргэлэн сумын залуу яж Эрдэнэ очрын хонгор үрээ орж ирсэн байна. За энэ Дайрын сүрэнгийн анх хотын дааг наачин энэ 6-аас шүү. Ер нь одоо тун одоо ширүүхэн хөлтөөхөн орж ирж байна. За энэ хөлтөөхөн орж ирж байгаа үрээ чи наран гэрлийн бачиргалын бор үрээ 9 хүртэл ингээд нэг харуулчаа. 9 хүртэл энэ Дайрын сүрэнгийн анх хотын хонгор үрээ. Тэр одоо хонгор үрээ ямар үрээ урагшлаа явчихва.
Тэр Эрдэнэ очрын хонгор үрээ тэр урагшилж явна. За дайрын сүрэнгийн анхуудын хонгор үрээ энэ урагшилж явна. 13 настай инх сүлдгөө онцорлуулж байгаа урагшилж явна. За тэгээ урагшлаад нөрөөхөн урагшлаад байгаараа. За аймгийн алдарт байж Даваагийн Уган баяр гэж Бүгэн зүсмийн адууг улсын их баярын наадам соёолон за гоё саар лазарга айргийн 3 торднуулснаас хойш Бүгэн зүсмийн адууг бол одоо үнэхээр одоо бүдэг мадаггүй хайргдуулдаг уяач юм аа. За Наран гэрлэн Бачиргалын нэр дээр морцсон бор үрээ 7 дээр 7-8 дээр урагшилж явна. Дотор талаар нь явна шүү 22 номерын. За хурдан шантас шүтлэнгийн уралдааны тарихны 5 үрээ аргагүй хурдан байна. 6 дээр энэ хийн дээр сумын алдарт байж баяргийн хөрөлсөхгүй ойсоолгонд харуулсан Наран гэрэл Мөнгөн сүхийн мөг төрийн хүрэн үрээ урагшилж явна. За баяргийн хөрөлсөх уяач ер нь монголчуу монгол голдуу адуугаар ер нь наадаг уяач та. Монгол адууг аргагүй нэг хата ханаалгаж тавьдаг уяач аргагүй юм а. Сумын алдарт уяачтайгаа тун дээгүүр эренбэрээ орох уяач та. Аргагүй нэг сумын алдарт уяач баяргийн хөрөлсөх уяач юм а. За мөг төрийн хүрэн үрээ 6 дээр айргийн 5 дээр Лавсрынгийн Уган баяр Архангай аймгийн цэцэрлэг сумын залуу уяач Лавсрынгийн Уган баярын бор дурайг Матус сумын Жаргалногийн за унаач мөнх ялтын содом дээр чүү унтурлуулж байгаа айргийн 5 дээр орж ирсэн урагшилж явна. За айргийн 4 дээр нь Буян өндөрөгийн аймгийн алдарт уяач Бэлгүн гэрлийн зээр далаг үрээ энэ айргийн 4 дээр урагшилж энэ одоо очиж магадгүй юм биш үү энэ зээр далаг үрээ. За чихээ гасгаад зам хөрөөдөд яваад энэ Батчимыг өхөн жаахан шахаад өгөх юм бол наач энэ баталгаатай харагдах юм байна да. За тархины 3 үрээг харуулаараа манай зураглаач морь үзэхгүй морио хараа явна шүү камер дээрх морио. За айргийн 3 дээр Буян өндөрөгийн залуу уяач Мегмаржийн Батсүрийн хонгор үрээ 3 дээр хэвээрээ байна. За хонгор үрээ бол одоо аргагүй хурдан үрээ юм аа. Аргагүй нэг одоо эрүү төвшин сайхантай аргагүй нэг энэ бататай шалтай устай зам зориулагдсан адуу гэж аргагүй өөр юм байна. Аргагүй нэг тамир тэнхэ бяр чадал сайтай үрээ айргийн 3 дээр гарсан цагаасаа гэл сайхан таргинд оролцсон Мегмаржийн Батсүрийн хонгор үрээ байна. За айргийн аман үзүүн дээр Жүгдрийн Буян жаргалын халдар үрээ энэ өнгөрсөн жил Эрдэнэбаатар хуулын дахлага баяр наадамд айргийн арганаар хурдсан да энэ Жүгдрийн Буян жаргалын хонгор үрээ Жүгдрийн амар төвөж үе солигонд тааруулсан ахыхаа нэр дээр ахыгаа ер нь болцолоод хөдөлж байгаа уяач байж одоо тун магадгүй юм байна шүү Жүгдрийн амар төвөж. За ийхүү Дорнот аймгийн Матус сум үзгэн байгуулагчны түүхэн яруу алдарт 102 жилийн хурдан шандас шүтлэнгийн уралдааныг Дорнот аймгийн Матус сумын аймгийн алдарт байж Дашнымын инх төрийн зэхүү мөг төгөлдрийн эргэсэн хамар цагаан хонгор халзуурэ. За хурдан шандас шүтлэнгийн уралдааныг хөтөлсөөр ер нь үзэгчдийн үзүүрлээ орж ирэхэд 200 м хэрэтэ үлдсэн байна. За Досон маттын талд аргагүй нэг тодорч гарч ирж байгаа Синкэнсэн давхилтай цэрэгхэн одоо үрээг бол одоо аргагүй нэг эргэсэн хонгор үрээ гэдэг юм аа үзэгчтэй. Дорнот аймгийн Матус сум бол одоо яахаа аргагүй хурдны үлгээнүүдийг тэгвэл одоо аймгийн алдарт байж Дашнымын инх төр бол одоо аргагүй бага насны адууг бол одоо аргагүй даамаа сайн тайруулдаг уяач гэдэг нь үнэхээр ингээд эндээс харагдаж байна. Тархин дээр одоо 3 үрээ нурлж байгаад 2 нь тархин дээр гарч ирсэн одоо за ингээд Матус сум үзгэн байгуулагчны түүхэн яруу алдарт 102 жилийн хурдан шандас шүтлэнгийн уралдааны мөг төгөлдрийн эргэсэн хонгор халзуураа ийхүү хөтөлсөөр үзэгчдийн үзүүрлээ орж ирлээ. Жогоо яваа зогсоороо. За аман үзүүн дээр энэ Мегмаржийн Батсүрийн хүрэн нүү буруу талдаа хонгор нь за Жүгдрийн Буян жаргалын халдар нь зөв талдаа орчих шиг бол айргийн 4-т аймгийн алдарт байж Бэлгүн гэрлийн зээр далаг үрээ айргийн 5-д энэ Архангай аймгийн цэцэрлэг сумын уугуул Лавсрынгийн Уган баярын буур дөрөв айргийн 5 дурдууллаа. 6-д Наран гэрлийн Бачиргалыг за бор үрээ 6 дурдууллаа. Наран гэрлийн Бачиргал уяач 6 дурдууллаа. 7-д энэ хүрэн үрээ. За мөг төрийн хүрэн үрээ 7 дурдууллаа. За тархины үзүүрийн үрээнүүд бол аргагүй хурдан байна. 8-д өнгөрсөн жил энэ хонгор үрээ 6 турдалсан дайрын сүрэнгийн анхуудын хонгор үрээ 8 турдаллаа. 9-д энэ ламын ганц сүхийн халдар үрээ онгоогод орж ирсэн байна. 10-д Эрдэнэ очрын хээр үрээ 10 турдаллаа. За арын үрээнүүд нэлээ хол байна. За юу. Унтраач. Ингэсэн үү? За Архангай аймгийн цэцэрлэг сумаас ирж зүүн аймагт бас одоо сайхан наадж байна тийм ээ. Үзэгчдэндээ өөрийгөө танилцуулах байлаа. За би Арангай цэцэрлэг сумын Лавсрынгийн Уган баярын залуу байна. За энэ нутагт та хэзээ ирэв? Хонгороо удам мөчлөө сайхан танилцуул. Энэ одоо энэ цог мандал хурамдаа гэдэг нь 50 та хүр азар байдаг. Тэрний төл 25 та юм байна. 25 та. Тий. Энэ жил битүү үрээ. Анхны зам уу. Дашнымын инх төр үеч өөрийнх нь унгаг. Үгүй энэ тэр нөгөө цог мандал хурамдаагийн унгоо ер нь их талаасаа тахи орцсон. Тий. Тэгээд одоо анхныхаа наадмаар ингээд сайхан төрүүллээ их баяртай байна. Тэгээ би надад найзынхаа морд энэ Матус сумын засаг дарга
нэг төрлийн саранхуу гэдэг мөрдөг гэдэг. Эрхэсийн нэр дээр мөрдсөн байсан өнөөдөр. Тий, энэ ч өнөөдөр эрхсээ нэр дээр мөрдсөн. Тийм баг шүү тий. За Маттын баяр наадам ер нь ямар хуу болж байна? Хэр шудраг болж байна? Хэмжиж Оо, сайхан болж байна. Сайхан өргөн дэлгэр сайхан наадам болж байна. Энэ нутгийн зоо олондоо сайхан наацгаар гэж хэлье. За баярлалаа олон наадмаас сайхан өдөр. За баярлалаа. Тэгнэ. За баяр үргийн өнөөдрийн баяр наадам дээр бас дутуухан гүйцэж дундууран дүргэж хээр үрээ харагдлаа тийм ээ. Тэгээд сайхан наа. Өөргөд танилцуулахгүй да. Нааж өгдрээ амрагт гэдэг залуу яач юм байна. Хээр үрээнийхээ удам өчлөө сайхан танилцуулахгүй да. Хээр үрээ манай ган болдох юм. Унгаад Чадраулын ган болдох. Энэ болдохын цэвэр адраны тул гарийн тул. Тий. Таны хувьд сумын баяр наадам морь харигдуулж юу? Нодлоо азарга ам үзүүлэх гэсэн. Үзүүлсэн. Энэ жил Өрөө бол харигдуулаг. өрөө харигдуулж байгаагүй. За баяр наадмын зохион байгуулалт ямар хөө болж байна? Баяр наадам ер нь ямар болж байна? Оо сайхан болж байна. 3 ихтэй сайхан болж байна. За хамтраа уйсан баяраа дүүдээ бас баярлж явдаг шүү гэж хэлье. Унж өгсөн тэмүүлэндүүдээ бас баярлалаа гэж хэлье да. За баяр үргээ хордон шандас шүтлэнгийн уралдаан сумынхаа баяр наадамд хонгор үрээ харигдууллаа. Үзэгчдөндөө өөргөд танилцуулахгүй да. За баярлалаа. Би Матад цомын 4-р өгийн залуу яач. Нэмэржийн Батцор гэх юм байна. За хонгор үрээний хувьд ямар удам өгшөлтэй удам өгшлийн сайхан үзэгчдөндөө дэлгэрэнгүй танилцуулахгүй да. За миний хонгор өрөөний удам эцэг талаасаа бол манай паран царап удамтай Матас гэдэг дуудлагатай цэвэр азаргаагаа хүрээ азаргаагаа их нь бол одоо миний өөрийн онгонгүй тэ одоо таны бий болгосон тэ миний одоо ганц одоо охин адуунаас одоо ганц алтан сав болгож байгаа гүнүүдс үнэлсэн гүнүүд юм эр төлнө байна да. За таны хувьд бас Матас сумын баяр наадамд ер нь хичнээн мөрөө харигдуулж байна. За яхаар одоо сайхан нутгийн минь уул ус түш сайхан нутгийн минь ард түмэн төшиж одоо сайхан нутгаарнаасаа сайхан олон ариг дөрөв сайхан урдж байна. Тэгээд одоо нутгийн уул ус бүх нутаг бүгд л сайхан төш сайхан урдж байна. Тэгээд За баярлалаа олон наадмаас ариг түргүүртээр баяр наадам ер нь ямар хөө болж байна? За баяр наадам сайхан болж байна. Манай Матад цомын засаг даргын таван газрын хамт олон Матад цомын морин сорд ойчтой холбоо Матад цомын морин комисс гэ сайхан уралдааныг сайхан зэгцтэй сайхан шороо тоосгүй сайхан уралдаан болж байна. Тэгээд та бүхэндээ үүдэнд нь ажлын амжилт Энэ сэрвээ хэмжилтийн хувьд энэ жилийн хувьд ямар хөө байна? За тэгээд Матад цомын сайхан морин сорд ойчтой холбоо морин комисс маань метрээ сайхан шинжилээд гашаагаа сайхан шинжилээд сайхан метрийн хувьд тэр сайхан шодроо сайхан зохион байгуулж байна. Тэгээд морин комисстай бүгдэнд ажлын амжилт хүсье. Баярлалаа. За баяр үргээ энэ өдрийн баяр наадамд зэр далзуу үрээ сайхан харигдлаа тийм алга үрээ. За баярлалаа. Өөргөд танилцуулахгүй юу? За би Дорнод аймгийн Матад цомын 4-р өгийн уяач аймгийн алдарт байж бэлгүүн гэрэлж юм байна. За алга үрээнийхээ удам өгчлээ сайхан танилцуулахгүй юу? Үзэгч олонтой. За энэ алга үрээ манай өөрийн унгуу үрээ эцэг нь манай нэг араб борозрог байдгийн. Эх нь бас манай нэг алгагүй байдгийм аа. Бүрдээ тал нь дарган их тал нь тий дарган унгаа. Урд өмнө ямар амжилт үзүүлж вэ? Хонгор алга үрээний хувьд. Энэ нодны чой болсонгийн үед дааг очоод 11-аар орсон. Энэ жил бол уралдааг байгаа. Тийм л амжилттай. Энэ нутгийн ууган үнүү та. Би Хэнтийн аймгийн Баямаг сум ээ. Тий тэгээд энэ Дорнод аймгийн Матад цомонд шилжиж ирээд 3 жил болж байна да. Маттын ард түмэн ер нь баяр наадмаа ямар хөө тэмдэглэж байна? Оо сайхан шүү дээ. Маттын ард түмэн баяр наадмаа сайхан зохион байгуулалтаа сайхан юм. Баяр наадам сайхан болж байна. Бороо уртаа сайхан болж байна. За баярлалаа олон наадмаас сайхан ариг түрүүртээр. За баярлалаа. Наадам зохион байгуулж байгаа засаг дарга энэ өдрийн баяр наадам гоор дүрээ сайхан харигдлаа тийм ээ. Үзэгч олондоо өөргөд танилцуулахгүй юу? За би Төмөн хамбагийн сумын алдарт уяач Саранхүү гэж юм байна. Өнөөдөр нартай хуртай Матад цомын маань ардын хувьсгалын наадам сайхан зохион байгуулагдаж байна. За буурал үрээнийхээ удам өгчлээ сайхан дэлгэрэнгүй танилцуулахгүй юу? Буурал өрөө нөгөө манай Эримийн төл 50-та хүрээ азраг байдгийг. Тэрний төл их нь манай өөрийн унган бууралгүй байдгийг. Дээд талаараа одоо Нацггаан буурлуудын их талаараа удам нь орно доо. За баярлалаа. Олон наадмаас сайхан ариг түрүүртээр. За баярлалаа.